амраагүй. Видеонууд хараад ирж байгаа. За introduction орчих юм бол welcome to the group. Our excitement for the journey ahead. За энэ дээрээ эдитэлж байна. Нэргээс. Маа тэми аяг угаадаг. Одоо Андре аяг угаа. Аяга уг. Тэгж юм. Хүн байсан хураад байгаа. Миний төрсөн өдөр За өглөөний минь өнөөдөр нэлээд хоол хийх өдрүүд байгаа. Тэгээд эхнийх нь болохоор та нарт бас мэдвэштэй юм болов гэд энийг хэлчихье гэж бодлоо. Яг одоо би шанцаатай ус үлэн дээр ууж байгаа. Тэгээд шанцаатай ус үлэн дээр уухаач холбооны үгээр дотор өглөлтэй масаа хайлуулт юм лээ. За хэрвээ та бүхэн дургах байгаа бол бас энийг туршаад үзээрэй гэж хэлмээр байна. За өнөөдөр би өглөөний цайндаа маш энгийн breakfast бэлтгэж байна. Өндөг, за тэгээд авокадо, тэгээд шарсан талах, төгсөлсөн талахтай. Тэг өглөөний цайндаа авокадо аль болох 7 хоногт энийгээс 2 удаа идэхийг хичээдэг. Тэгээд авокадо өөрөө бол туслаг өндөртэй юм нохоо гэж явдаг байгаа. Тэгээд өглөөний цай уухын ашиг тус бол маш их байдаг. Тэгээд өглөөний цагаа та нар заавал ууж байгаарай. Тэний бас төсний үйл ажиллагааг нэлээд дэмжиж өгдөг байгаа шүү. За би газ хальт лагер дээр ирчээд хальт жоохон байж байгаад ээжиг аваад хот руу орно. Маргааш имлэгт хэвтэл юм лээ. Гэтэ гадаас та үнэхээр гоё. Нэг тийм хавар шиг фильм төрч шүү. Миний влогт орчих шүү. За өнөөдөр би та нарт гарынхаа хоолыг зааж өгч байна. Эхнийх нь бол наашаа цаашаа. Наашаа цаашааны орцонд юу гарах вэ гэхээр наашаа цаашааны бэлэн амтлагч, гахайн цулмах, тэгээд лууван, хармөг, дээрэс нь халуун ногоотой чинжүү, мөн бага зэргийн гурил болон өндөг орноо. За тэгээд ногоогоо болон маха ийм нарийнхаа урт хэрчээ бэлтчихнэ. За маха бэлтгэхдээ болохоор махан дээрээ гурил өндгөө хийгээд хооронд нь сайтар холиод за тэгээд маха амрааж байна. Энэ хоорондоо хариултын таван дээр тосоо хийгээд нэлээд сайн халаана. За тэгээд халтсан байгаа тосн дээр маха сайтар шарна 2-3 минут байхтал болно. За түүний дараа ногоогоо мөн адил тусад нь шараад тэгээд гой зөөлөн босны дараагаар нөгөө урьдчилаа шарцсан байгаа маха дээрээс нь хийгээд холио тутахна гэсэн. За тэгээд нэг 2-3 минут шарчих хоорондоо нөгөө бэлгэр наашид цаашныхаа амтлагчийг дээрээс нь хийгээд за тэгээд хооронд нь сайн хутгаад шарахад л маш гоё амттай болдог байгаа шүү. Тэгээ ийм амтлагчууд дандаа нөгөө хятад дэлгүүрүүдээр байдаг. Тэгээ би бол их 80-ийн бэнийг давхраас чиж ийм амтлагчууд ангуч авдаг байгаа. За өндөг помидортой ураг хийх чинь. Тэгээ энэ болохоор яг нэг 2 хүний порцоор хийх байгаа. 3 ширхэг өндөг, 2 ширхэг помидорыг дундуур нь хийчээд бэлтцсэн. Тэгээд маш энгийн зүгээр ингээл сайхан хатан ирчээ явчихна. За материалаа бэлтчихэд хариулын тавган дээр тосоо алгах хэрэгтэй. Тэгээд тосоо аль бол ахиухан хийх хэрэгтэй. Манай монголчууд дандаа нэг юм өндөг шархаж байгаа зүгээр өглөөний цайны өндөг шархаж юм шиг амар жоохон тос хийдэг. Хэвлэл хоолндод ер нь тос ахиу хийж илүү хамт ордог ба. Тийм болохоор тосоо нэлээд ахиухан хийгээд тэгээд нэлээд сайн халаах хэрэгтэй.
Тэгээд тосногоос алдсан байгаа болохоор өндөгч аим хурдан болчихно. Ингээ хөөгд хэлчихэж байгаа. Тэгэхээр их удалгүй бас аваад гаргачнаа. За тэгээд энэ дээр баг зэрэг ус хийгээд тэгээд энэ дээрээ яг хөндөөрний хуваараас нэг албаг эсвэл хоёр албаг гэсэн ч хэрэг чинь. За ингээд дүндэг бомбертой ураг болно. Наашаа цаашаа бэлэн боллоо. Та нар бас гэртээ амралтын өдрөөр идэрээ. Wine and Candle гэдэг арт студио дээр ирсэн байна. Тийм гоё газар нэгдсэн. Би одоо лаа хийж үзэж байна. Энд чинь ингээд юмнууд зард юм шиг байна. Лаамаа хийх юмнууд нь. Эсвэл гэртээ өөрсдөө лаа хийгээд иж болох юм байна. Лаа ихтэй юм зөрөлтэй өргөж үзсэн юм байна. Тэгээ энэ ингээд хормогч өмсчт юм байна. Тэгээд хамгаалт байна. Тэгээд одоо энд нь бас бэли байна. Хүмүүс хийх юм байхгүй байх юм бол иймэрхүү гоё ивент үйл ажиллагаанд гоё оролцоод байх юм шүү дээ. Энэ дотор одоо яг лаа хийх түх хийдэг юм уу? Тэр ингээд хайлж. Энэ ингээд хэвнүүд нь байна. Тийм зүрхэн лаа хийж болох юм байна. Цэцгэн лаа хийж болох юм байна. Энэ хүний дүрстэй лаа хийж болох юм байна. Тэг ингээд энэ нөгөө нэг хийгдсэн байгаа юу юм байна. За өрөөд нь тэнцэнэ гоё өөрөөсөө нэмээд гоё янз бүрийн бичээд ячих юм бол гоё юм байна. Nice. Цаг хэдүүл хамтдаа лаага эцгээе. Одоо вакцины цаанаас өөрсдөө хамгаалаад аваад тэгээд өнгө оруулж байгаа. Тэгээд өнгө оруулж байгаа гэдэг нь тэгэхээр термометраараа трацаа хийсэн трацын 80-аас доош байж өнгө хийж Дотор нь тэгээд л энэ болчихсон байна чинь. Зя. Гоё шүү дээ. Хоёр. Ийм лаа хийх гэж байгаа. Тэнхийн тууд тэглээд энэ доторх юм гаднах энэ юу гэдэг лээ савшиг юм ийг лаагаар хийгээд дотор нь дахиж бусд нь хэв цутгаад шаардлагагүйгээр шууд хийчих. Гаднахын л хэвэн цот болчихсон бол тэгээ болоо. Минийх бүрийг гоё. Таарч. Оо. Оо. Бүр энэс идэг болчихсон юм шүү. Вау. өдрөмж авч байгаа дистэнс. Харин тийм. Зя миний лаа маань ийм болсон байна. За ингээд миний хөвшлөлтэй байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.